Баян зүрх сухатан баханга басналаа Дөрвөн зүг намэн зөвхөс бид хурч үлчлэн Гэрийн хаяг утасны дууга нэр уса тодорхой хийлээч Ямар гоё байна. Хүши яна гоё байна гэснээс манайха өнөөдөр чи шалгалттай байлээ шүү дээ. Тийм үү? Яна тий. Хүй надад гоё санаа байна. Бүгдээрээ шалгалтан дээр багшаар жоохон тоглох уу? Хүши яаж өнөөдөр нөгөө нэг 103-ын дооцох улаан шалгалттай юм билээ. Тэрэн дээр тоглох ши. Яг тоглоно ши заяа. Хөө багш. Сайн байцгаана уу хүмүүс? Сайн байна уу? За өнөөдөр сайн байцгаана уу? та нар гарчээ. За. Сайн байна уу? Сайн байна уу? Доктор. Энэ өдрийн мэд үргэе. Энэ өдрийн мэд. Өнөөдөр ямар өдөр вэ? Өнөөдөр шалгалтын өдөр. За энэ даангаас оюутнуудын хөвшөө давхар таны шалгалт мэдөө. Би энэгээр камерууд тавьчихсан байгаа. Ер нь багшаа ийм ч болно гэдэг тийм амархан зүйл биш шүү. Тийм ээ. Би оюутнуудаа өдөр болгон хэлдэг. Сайн байна. Дээрээс нь өнөөдөр 103-ын шуурхай дуудлагын шалгалтын дээр танаа оюутнуудыг би шууд гаргамааргүй байна. Тийм болохоор өнөөдөр би энэ утас руу өөрөө янз бүрийн хүн болж залгаад шалгалтаа би өөрөө авна. Ойлгомжтой. Та залгыг гэж юу? Тийм ээ. Би ч бас тэгж бодож ирсэн. Сайн байна. Оюутнуудаа хэлж болохгүй. Яа гэж би үгүй оюутнуудтай хэлэхүү. Сайн байна. Доктор. За. Би танаас нэг асууя. Та яг хэдэн настай доктор авч ирсэн юм бэ? За би нэг 27 таа авч ирсэн санагдчихэв. Гайхалтай. Амжилт хүсье. Энэ бол том амжилт шүү. Би таныг харж байгаа шүү гшаа. Та үнэхээр мундаг хүн шүү. Би таны маймуу бацаа. Юу бацаа бүр хамраас өгцөө. Чи надад шалгаадахтай яа гэх. Өнөөдөр юм чүнийг зидород иргэн хана. За өнөөдөр доктор шалгалт авна. Өргөний эмнэлэгдээ дадлага хийж байгаа оюутнууд бол хамгийн шалгуурлаг оюутнууд байх ёстой. Өргөний эмч гэдэг бол хамгийн шуурхай зэгт нэг номерт очдог эмч. За би танад хэдэн жишээ өгье. Бид нар дуудлага авлаа. Дуудлага очсон, дуудлагаар очсон газар арх хуусан, танхаарсан, зодолцсон итгэд өдөр очино. Тэрэнд бид нар ерөөсөө харилцсан зодоо модоо хийж болохгүй. Маш хөлцөнгүүгээр тэр хүмүүсийг үзэх хэрэгтэй. Чи над руу цог. За. Энэ цогт зодж байсан ч хамаагүй. Яачира. Шууд гэдэг. Шууд. Яг гой зогсон сүүлийнхээ ноноод. Оо яна агш уучлаарай. Чи юу яг гэдэг вэ? Жоо дотор юм хагуулж яваад байна уу надаа? Гүйгүй гшээ. Барагтайхан биш. За. Бид нэр хартаа нөхөртэй айлд очиж магадгүй. Голцоо эрэгтэй эмчнэр эмэгтэй хүний бэлгүүснээс дээч хэсэгт үзлэг хийдэг учраас нөхрүүд харддаг. За чи намайг боогод ав. За. Энэ хамаагүй яаж байгаа бэ? Эхнэрийн үзэлтэд үзээд. Хөөе бодож ийчээ. Ямар тэрэг царай гаргасан бэ та сая. Нэг нь боож алчихад нэг нь инээгээд аа. Эдний ангийнх их зэвүү шүү. За тэгэхээр залуучууд маш сайн сонс. Бид нар ямар ч айлд дуудлагаар очино. Баян чинэлэг. Үгүй ямар ч айлд. Хаалга нонгорхой. Яваад ордлон мөнгөн аяг алт мөнгөн бурхан. Мөнгө төгрөг ас хайцсан. Тэнд нэг чарман үсгэн хүүхэн диван дээр. Багш би очие. Би ирсэн байна. Би ирсэн байна. Үгүй. Тэр мөнгө төгрөнд ерөөсөө хурж болохгүй. За багш. Гагцгүй бид нар тэр эмэгтэй хүнийг ягаад ухаалсан талаар маш төргөн олж мэдэх хэрэгтэй. Энэ дуу муу хамаагүй. Эмчи. Ой. Битээ юм өдлөөд. Би ямар ч пропорцтой хүмүүстэй бид нар харьцсан. Бид объекттой шууд хурж үйлчлэх ёстой. Ямар уртгатай шаар вэ? Олонний төг цаашаа хийчихлээ. Багшаа оюуна 0 орчод ирийг явсан шүү. Хинэр танай хинэр. За, огийн утсан дээр. За багш. Одоо төргөн тусламжийн утас дуурна. Утас дуурахад бид нар ямар төргөн тусламж үзүүлэхийг одоо харъя. За. Хинч залгаж магадгүй. За. Юуст гоё ярина. Утас дуурлаа. Байна уу? 103 таныг сонсчих. Юуны зүрхэнд дэсэд байна? Яна зүрхэнд дэсэд байна гэдэг. Яна зүрхэнд дэсэд байна. Яна. Одоо өгцөн байхаа. Яна агшаа. Оо. Би ямар солиот оогүй. Гүчи энэ утсыг аваад яагаад зүрхэн дэлсэн? Ямар шалтгаан байсан?
Хүч асуу зөвлөгөө өгөх юм шүү. Зөвлөгөө өгөх юм. Солироо өгцөв байгаа гэд. Утас дуурч магадгүй ахаад. За. Байна уу? 103 таныг сонсож байна. Юу нэ зүрхэнд дэсээд байна. Та хаана баарнд байгаа мó? Та юу усэ? Тэгэлгүй яд юм бэ? Ирээд бүлэр чи дараалахаар чи зүрх мөрч балбан штэ. Тийм. Би цаа чи ямар гоё яваад байна өгш жоох чагч хийчихэж. Чи өгшөө. Ехүр. Энэ одоо яаж ийна? Чи юм уу бид хоёр үсгүй ээж яах нь вэ? Чи хой. Оршоос. Андорчлаа гэж. Та нар тэр нэг баасан гаргийн орно хийдэг асуудал энэ хийхгүй ш. За. Архийг юугаар даруулж удаг гинэ? Өгш харин балаач харин Red Bull-ээр даруулсан байгаа байхгүй юу? Зүгээр усаар даруулсан бол яг ч маргааш сэндвич босч ирээд хичээлдээ. Энэ ангаахад биш. Архины технологич болох байж. Чи утсан дээр ямар олон юм ярьдгийг. Утсавда тустас. Их ч утсан дээр. За багшаа. Олон юм чалчаал зогсчих. Утсан дээр. Байна уу? Тустас. Чи стопайса. Ариг олц авсан баха. Ini мэдэрл моо. Энийг тахиад. Хог! Тустас гэж ямар юм байдгийг бич. Чи юу нэг ухаан санаа ирв. Уцавда. Өвчний шалтгааныг асуула, гэрээ хаяг асуула, төвпөж алга дуусаа. Уучлаарай багш. Тустас гэж солиорох юм. За. За уцтуурлаа. Байна уу? 103 тань сонсож байна. Зүйтэй. Та гэрээ хаягаа хэлнэ үү? Оо. Төвпөж алга. Тустас. Хайрлын тавг. Тавгийн идэ. Яна тавгийн идэ гинэ. Тэгтэр цогэр амгичгүйтэй багшаа. Оо яна. Яах вэ? Энийг аригчин шар яах вэ? Наатганда нэг юм авцаар бариулаад зогсооч. Болох юм уу? Сав битгий газарч. Та нар энэ утсын цаа асар твдсэн, өвдсөн, хавцсан хүмүүс залгана. Аваад эмчийн дуу хоолойг сонсоод баг эдгэр хэмжээнд. Оюун зөөлөн. Оюун чим утсан дээр. Үу за. Утас дуурлаа. Байна уу? 103 таныг сонсож байна. Яна. Дарсдаг юм уу? Яна. Даралтны гэсэн үнийг та бар алаа хийчлаа. Чи ямар эротик утасны үйлчлэгээ. Европт бол нэг юм үйлчлэгээ байдгийг. Тусгай зугаарлуу залгаад бас тэр төлбөртэй. Яасан гинэ авшаа? Тоглож чи ер нь ямар хэрэг дуртай. Утсан дээр ирээ энэ. За. Энэ утасны цаанаас нийгмийн давхаргын ямар ч сегментээс залгаж болно. Тэр болгонд бид хариулт өгөх ёстой. Тэр болгонд нь хурж үйлчлэх ёстой. Загш. Утас дуурлаа. Байна уу? 103 таныг сонсож танд юугаар туслах вэ бид? Оо. Ява. Бит ялгаагүй өчигдөр найзаалуудаа баргалтад гэрээсээ гарсан. Тийш төрний цэцний битүүнийхээ тоглог ойлгодог байхгүй юу? Тиймээ. Халуун савтаа цай тавьчуд явж их нэ энэ. Тэгээж багшаа танаа гэрээ чи цай гоё ш. Очоод. За. Энэ хавсруу хаагаа. Оогш ном уншчаад ирэх гэсэн шүү. Тий. Яг зөв. Хавсруу шиг бай. Анга хүний оюутнууд бол номтой нөхрөл. Номын сангаас битгий сал. Гүй өгш. Нэг аль нэг хеврэсэн тавьчаад ирья гэдгсэн. Энэ хавсруу чинь юу л нэг ардын имчилгээ нэ. Тий. Уламжлалт ангаах. Тий. Тэрийг хэлээр. Нэг бол тэр шашин сүм хийдэг хөө. Нэг бол ангаахаа хөө гэж.
За. Оо багш. Шалгалтаа гэсэн чи танд нэг ашаа уулзчаарэ гэдсэн 50 г билээ ганц татчих. Галзууч. Оо яна ингэж юм. Аршааттай дөхтэй. Ох, мохны дурсгаар ир гэдэг баг. Ирж юм. Оо ямар гоё болсон юм бэ? Эцэрч ганч. За уучлаарай багш. Энэ цаг хугацаа ч одоо ямар хурдан өнгөрдөг болсон юм бэ хөө. Нойрноосоо сэрж амжаагүй байхад шалгалтнаасаа хоторцсон явах юм даа. Чиптэйг. Опас надад айцөх. Энэ өмсцэн зүүцэн. Чи ямар итгэл тамбуу. Юмсэ. Гэхдээ багш нөө зурхаа дээрээс өөрийгөө харахгүй юу? Тэгсэн чи энэ жил надад шар өнгийн дээл малгай ээлтэй гэхээр л дээл малгай аваад өмсцээ. Дээгүр нь бас халаа тайчээ нас. Ангаа ухааны оюутан шүү дээ. Галзуу солиотой хүн шиг л явах. Чи биш би чамд нэг юм хэлье. Тэр сургууль соёлоо төгсөөгүй чи тэр гандагийн дор ямар гэр бариад суучав? Хажуугаар нь бас галтуур хийгээд байгаа юм уу? Тэр гэрийнх нь хаяг пэ сүртэй гэж. Юу гэлээ? Шавга чанкорлон. Дамбад аржаалан ламбрын төвөөс улбаатай хүний биеийг эсийн төвшөлд судалж шинжилдэг төв институтын дэргэдэх лабораториор шинжилсэн нарийн шинжилгээ гарна ясны чумаг цусны эсэнд Яас солиотой хоггүй. Чи хой юу апа Монгол улсад байхгүй юм ли хаяга. Бүхэн үтэн номны нэг хууц завж тавьчих юм шүү чи. Солиотой хоггүй ясны бүтэс чумгны юу юм. Тэгээ бас үүдээр нь бас хэдэн усууд ойчрлжчээ бас. Юу гэж монхруулж байгаа бол энэ. Таны чумг дундорсон юу. Сажара чи. Сургууль соёлоо төгсөөд орон диплом авсан хань. Тэр гэр бараага барьж. За багш. Цаа гэдэг. Энэ утсан дээр ир. 103-ын дуудлагын шалгалт авч байна. Шалгалтаа. Өнөөдөр шалгалтаа мэдж байгаагүй юу? Та авсан уснаа багш. Үгүй. Наа утсан дээр ир. Утас дуурнаа. Уцааваач. Мэн 103 түргэн тусламж сонсож байна. Яралтай түргэн тусламж. За та битээ зогсоод минийхөө. Битээ зогсоод ээ. Чихэлээр зогсоод байх юм багш. Гэ зогсоод байх юм. Битээ зогсоодаа минийхөө зогсоогоо дарахыг бод. Хой битээ. За чи насаа хэл. Хэдэн настай хүүхэ? 23 хүрнэ? Хүрээгүй байгаа мó? За хөдөөж минийхөө ахын нэг юм бодох юм. Хулгын нөхөр бар туудаа. Дахин хоо. За минийхөө чи 23 хүрэхгүй байх шүү хүүхэ. Юу гэсэн үг ингэж 23 хүрэхгүй гэж байна чамайг. Тэгсэн л үг 22.9 жил наслах юм гэж. Өөр ярих юм байхгүй. Би яаж нөөч? Хүч утсны цаад байгаа үгүй 23 хүрэхгүй гэж. Багш би худлаа ярьсан юм аа. Худлаа ярьсан. Юу гэж? Зогсоогийн зүгээр болохгүй худлаа ярьчихгүй юу? Тэ зогсон зүгээр болсон юм. Зүгээр болсон харин бүр шууд зүгээр удаад бүр инээж хөхрөөд хүү ямар сони юм бэ? Та өөр юу хийж чадахгүй гэдэг. Ямар сантай би өөр ярих юм байхгүй. За танаас итвэ. Тоглоси. Бас юу хөнөө намайг таа хүрхгүй гинөө. Үгүй хөгшин үндэ өөр юм хэлдэг байхгүй. Би бас зайлшгүй. Шавгаха та миний нэг имийг үзээд өгөөч. Үзэж чадах юм уу багш? Чадах юм уу чи? Чаднаа. Байлаарай. Надад харин ойрд мөнгө төгрөг орж ирдэг бай. За. За чи бол нэг 30 хүртлээ бол тэгээд нэг өлн зэлмэн гойсон түүсэн 30 хүртлээ бол тэгээд ер нь хэцүүхэн л амьдрах юм байна да гүмэн. 30-аас хойш яах нь вэ? Зүгээр аа миний хөө энэ амьдралдаа дасах юм байна. Ооки. Яг зөв хэллээ. Ингээд чи нойлтод ногоороод байх юм бол энэс ч дор амьдралд дасна. Та бүр энэ амьдралдаа дасцсан юм ах те. Би дөнгөж оюутан төгсөөл дассан. Юу яа? Чи над ирэхэд алдгийг. Маргаашаас над хувцас солиш. За багш. Оюутан юм бол оюутан шиг байгаач. Та нарын энэ утсыг ямар удаан дуургадаг. Энэ түргэн тусламжийн утсныг дуурайж шууд авах ёстой. Бан тийм бай. Түргэн тусламж таныг сонсож байна. Бид танд юугаар туслах вэ? Та гэрийн хаягаа хэлээрэй. Бидний сандрал.
Толгойн зүүн салаа орхны 18. Зүйтэй. Өвчний биеийн байдал одоо ямар вэ? Хэвлэгээр өвдсөн байдалтай. Хэвлэгээр өвдөхөд 2-3 шалтгаан бий. Мухролгоо, эсвэл бүдүүн нарийн гидсний зангила, эсвэл цанх татах гээд. Өвчтөн гадаа байна уу, дотор байна уу? Зүйтэй гадаа. Би тэгвэл танд зөвлөгөө өгье. Гадаа байвал доор нь юм дэвсэд гівтүүлч. Гівтэж гэнэ үү, тийм үү? За тэгвэл дээдлэн ингрийг задгаалаарай. Угаасаа нүцгийг гівтэж гэнэ үү, тий? Тэгвэл баруун гарын 3 хурууны өндгөр баруун хөхний толгоноос доошо зөөлхөн дараад явъя. Дахиад нэг хөхний толгой байна. Юу вэ? Юу? Хоёр хөхний толгой юу? Зүгээр. Хоёр хөхний толгоноос доошо дараад явъя. Дахиад хөхний толгой байна. Энэ яг байхгүй. Гурав хөхний зүгээр ийм байгалийн үзэгдэл. Доошо явъя. 4-5 гээд байна. За тэгвэл наад хүн дээр чи бид шуурхаа гахаа юм уу? Мал эмлэг танд. Чи ямар юм да зогсоод байгаа юм чи? Хөөе аглууш. Тийм шиг. Сая энэ уцаар надтай хэн ярьсан? Та яаж нэ? Хүн биш нэ ойлгомжтой байгаа үстэй. Харин тийм. Энэ уцаа аваад тэр мал эмнэлэг рүүгээ залах гэж шууд хэлж болохгүй байна. Танаа оюутнууд юу яагаад байна агшаа? Ой ингэч. Уршаа зогсчих. Хүн үний араар нуугдаад чи өчтөр яаж нэ? Тэр хөгшөөнд юу ч хэлж байгаа. Эмчээ би амьдрах болов гинэ. Тэгээ хүн юм илүүхгүй урдуур орж ирээ юу гэснийг одоо энэ багштай хэлээд ихтэй. Гэхдээ багшаа би зүгээр та манай эмнэлэгт амьдарч болохгүй гэртээ очиж амьдр гэд гисэн байхгүй юу? Уулын зөв хэлсэн мэ. Яасан гинэ? Бороо. Юу н та болон танаа оюутнууд намайг нэг залуу ингээд илүүгээрээ тань үгүй юу агшаа? Яалаа гэжтэй багш. Би нэг муудсанч нэг гадаад дотоодод 2-3 ихтэй сургууль төгссөн хүн штэ. Гайхалтай. Би нэг доктор профессор хүн штэ. Гайхалтай. Танаа оюутнууд унсан. Гайхах юм байхгүй бүгд унсан мэдүү. Би таныг харж байгаа шүү агшаа. Барагтайхан л угаарай. Харж байгаа үз. Ангара унлаа. Багшаа та яаж байгаа юм бэ? Сая хамгийн сүүлд би уцаар яриаггүй та өөрөө уцаар ярьчаад намайг ярьсан гэж хэлж унагчих юм. Чи дарвал зогсоод ирсэн биз дээ чи. Бэ зогсож ярьсан уу? Надад бас нэг уламжлалтай юм байна. Хичээлдээ суу. Хичээл битгий дасал. Тэр баар цэнгэн цугаа цэнглээ бож. Бид бол ангаахын оюутнууд. Эмчи мэрэгжлэгд хамгийн нарийн мэрэгжил. Үхэл амьдралын зааг дээр байдаг. Би танаас нэг жижигхэн асуулт асууя. Бид 6 хагалгаанд орлоо. Бид 6-гийн хагалгааны ширээн дээр 96 настай хөгшин хагалгаагаа дийлэлгүй хорвоогийн мөнгө бусыг үзүүллээ. Ар гэрийнх нь үүдэнд байгаад байдаг. Бид ар гэрийнхэнд нь юу гэж хэлэх вэ? Ар гэрийнхнээс нь хүн ороод ирлээ. Оо мань явта. Ой бүр алтаа хэрцгээд хийлээ. Хойтгод унших шивчээ. Багшаа уучлаарай. Би энэ нөгөө ёс зүй хичээл дээр сууж амжаагүй маа. Тэгээ юу хэлхээ мэдэхгүй байсан. Манай ангийн хэд уйлаад унахаар нь уйлах ном уншихын завсраар л мал хоолой. Та нар ямар юмдаа уйлаад байгаа юм бэ? Эмч хүн гэдэг хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн байх хэрэгтэй. Өвчнийг баг дээр 99% найдваргүй болсныг дараа битгий иржээ гэдгийг ар гэрийнхэнд нь ойлгуул. Гэхдээ үгсний араас бид үхэхгүй. Амьдрал урт, амьдрал бэлгэл, сэтгэл энөрөг. За. Ар гэрийнхнээс нь ороод ирлээ. Үгүй яа. Уусан энэ өдрийн хамгийн сайн цагт өөдөө морилоо. Гөрдим. Сүнсэн зудаанаас нь цааш гарч хүүгээд биднийг тоорч иргэлдэж бүжээд барьж авч үнсээд хүүхэд сайн сууж байгаарай хөгш би дэшээ явахлаа. Санаа зовх юмгүй миний хүүхдүүд үхсний хойноос үхэлтэй биш та нар эндээ байж бай. Харин багш чинь намайг 2-3 огтлсноор урдахгүй араас минь ирэх удаа. Хин яа. Юу халцурдаг муу шаарвэч. Бас их муу санаатай нараа. Намайг барьж өгөх нь байж. Барагтай юм биш. Та нар ичээл номдоо сайн суу. Эмч хүн гэдэг бол маш шударга байх хэрэгтэй. Энэ бол эдгэр хөвчин гэдгийг өвчтний нүүлийг халж гад шууд хилдэг байх хэрэгтэй.
Бид бол тангараг өргөсөн эмч хүмүүс. Аглаа өгшөө. Баларсаа. Цаа чи шуурхай дуудлагын эмч үргэлжлэдэг. Та өнөөдөр жижиг юм байна шүү дээ. Тийм ээ. Одоо нэг дуудлага руу яваад нэг эмэгтэй төрөх гээд байна. Би жолоочод бүх хаягийг өгсөн байгаа. За хурдлаарай. За хүүхдүүд. Одоо ч жинхэнэ дадлага эхэллээ дээ. Намайг дагаад. За багшаа. За хараа. Сандрахыг байхгүй зөө. Харин түргэд утсан байгаа. Миний гүзгийн амьсгал. Яагаад сүржнээд байгаа юм бэ? Зүгээр хэл та. Зүгээр болчих юм. Зүгээргээ татчих. Аав таяр жоохон тайван байл яасан. Яасан? Удаа сая гаргасан чи үүдэн дээр тэгнэ зогсчих. Үгүй ааваа би гарчаад ирэх гэсэн чи гарахгүй чамаа гэд бүр амин тасрах нэ. Аава яагаад байгаа юм бэ гэсэн чи гараа шилэрчин гэдэг ах юм. Харин тий шилэрчдэг гэсэн штэ хараа. Юу гэж тэ хараа би амар үнэ мал байгаа штэ. Үгүй харин би чамд нэг юм хэлээ заяа. Харин ерөөсөө тэгж муухай ааш гарч хайртай хантай элдв үг хэлэхгүй за. Удахгүй хөөрхө хүүтэй аваад. Одоо ингэ гуруудаа одлоо штэ. Би чамдаа хайртай. Би ч гэсэн чамдаа хайртай. Уутлааш удахгүй манаш. Чамаас авч байгаа мэт үү яа. Харин яаж нэ? Гэвэл яах вэ? Тоглож исэн юм уу? Ямар тэнэг царай гаргасан бэ? Ямар амар зүгт юм бэ? Чисээ өөргөө харсан ч болоос. За би тийхгүй хараа заяа. За мундаг юм аа нэ. Одоо ингэн аавыг эрэнгүүд хоёлаа аавыг таймшруулъя Харин заяа. одоо шууд чадсан юм уу? Биш аав минь аав. Ганц чамд санаа зовж байна. Өвдөхөөс өмнө эмнэлэг бараадах ёстой шүү Үгүй аава. Юу бага одоо мэдэл болчих. Яадгийн дүргнийхээ хараг нэр төртөө хүний хүүхд төрж байгаа хараг. Юу аава? Та миний орооныг зүүцсэн биш. Хамаагүй олон харагдчихвэл хамаагүй. Ойлоо штэ. Өчтөр бүр ээж чи алдардаг зүүцэн явж ирсэн ч бүр. Хүй та чи алдардаг яадгийн алдардаг болгосон үн зүүсэй гэсэн юм яадгийн. За. Хүш хаа. Би түргэнд дутсан байгаа заяа. Та зам дээр зогсож байгаа нааш дагуулаад аваа. За тий аав тий. Аава, даралтныхаа амиг уусан юм уу? Энэ дууссан. Чил бие бод бид яг алтан гэрд над зүрхээ мэдчихэ. Харин тийм ээ би одоо. За би зам дээр хараад байж бай. Хандраалаа за. Өвдөхөөс өмнө явна шүү. Хараа. Нууц юм ярмаар байна. Яс юу юм? Хараа 30 байснаас хойш жил гарах хугацаанд танаа аав чи манай гэр тасралтгүй амьдралаа. Одоо удахгүй манайх шиг хүнтэй болох чинь. Ядаж аав чи 7 хоног өөр газар байж болтгүй. Хүй харин юу яриад байна? Юу яриад байна гэж? Танаа авч гэж танаа аав бидтэй. Юу яриад байгаа юм манай аав биш шүү дээ. Танаа аав чи би гэртээ байгаад байгаа шүү дээ. Юу би танаа аав гэж удаа байлгаад байгаа шүү дээ. Тэгээд хиний аав юм? Үгүй манай аав. Дахиад хоёр дахь тэнэг зэрэг. За болоо би аав яараас гарчих. За санаа зовхон байхгүй. Ой им чорж ирж байгаа зөрөөд гараад. Сайн байна уу? Жирэмсэн хүн. Би энд байна юм чи. Саяных чи манай нөхөр байхгүй юу? Тийм байх. За сайн байна уу? Сайн. За им чи нэрлээ. Би их сайн байгаа юм чи. Анхны төрөлтөө. Тэгэлгүй яах вэ? Их тайван байх хэрэгтэй. Хоёулаа тайван байж их тайван. Яа, өвдсөн шүү модгүй юм чи яах гэж манай гэртэж байгаа би өөрөө төрнөд манай гэрээс одоо яв. Ой. Явах нэ нөгөө юм чи бүр. Чи өөрөө сая яв гэдэг. Гү та нар чи ингэж болохгүй үстэй ямар ч аашдаг уу? Тоглосон. Харилцсан өвчлөлтөг ингэж ойлголцох хэрэгтэй байна. Ойлголоо юм чи. За тэгэхээр одоо хоёулаа дэрэг ороод ирнэ. Насилхин дээрээ яваад эмнэлэг рүү. За ойлголоо юм чи. Та нар ч одоо яачдаг юм бэ чи? Зам дээр хараад л машин тэр гэж байдгүй мүү чи? Ах минь. Танах чи мухар гудамж. Хоёр гудамны цаанд бид нар машинаа тавьлаа. Харин манайх одоо зам хаагаад байх. Үерийн аман дээр буугаад байна. Аава. Жигнэсээ үдсэн шүү. Болоо шүү. За одоо царай шаргалтай тэгэдтэй. Одоо нөгөө их чинэрлүүнээр ахлаар. За аав нь харууллаа хой. Оо яадаг. За аваагаа барьж аавыг авлаа. Яа. За харуулнэ. Би одоо тоглох шүү. Явлаа шүү. За манай яа. Гурван хүн зэрэг өвдөх хичээл дээр байгаагүй ба би одоо. Явлаа. Хайшаа тана. Энэ жирэмсүүнийг аваад гарчаа. Зөөлөн. Явлаа шүү. Манай аавыг аваарай. Энэ хөгшийг аваад гараад ир. За багшаа амьсгаагаа дараад гарья багшаа. Явах нэ. Явцаа. Явлаа шүү хүүхэд. Явчлаа, сая явчлаа. Явах нэ. Явцсан штэ аха. Оо, манай ведлэг явцсан байж тээ. Явах нь яваад үлдэх нь үлддэг харваа шүү дээ. Ганц дартны юм өгчихгүй явуулчих юм да хөөрхий доо. Амьдсангүй дээ хөөрхий. Одоо ийм хүмүүс ирж авч явдаг юм уу? Тийм аа. Ийм хүмүүс ирж авч явдаг. Уг нь хүүхдүүдтэй нэг үг сургамжаа айлдаад нэг баатанд хэдэн төгрөг бооцсон байсан тэр үнийгээ өгчөж амтсангүй дээ муухан одоо. Санаа зовтгоо. Одоо надад хэлж захаад сэтгэл санаагаа амарлуулаа. Усны 7 буудлын усны
Та чи юу яриад суугаад байна? Таныг энэ улсын бензин дос хасаад машин хүлээгээд байгаа дээ. Юу вэ? Чи би амьд байгаа мó чинь? Амьд байлгүй яг бах юм. За баярлалаа. Наша. Ирдгийч минь намайг үлдээч хийхдээ хийдмэр гууж байна. Юу? Өгөх юм алгамаа. Энийг ав. Энэ цагаан алтан бүгж байгаа энийг ав. Үгүй намайг ихтэй хийдмэр үлдээ. Ой. Та хинтээ ирээд байгаа. Ирдгийч намайг авч явах гээд нүд дарагдаад. Энэ. Наад чинь дадлын оюутан. Оюутан. Ёй. Оюутан байсан юм чи. Цагаан алтан бүгж аваа та. Чи наатгав наа чи хөнгөн цагаан. Үгүй ямар амар ах вэ? Иргээл чиг хөлдчихсэн яа хоо яа? Багшаа явуулчлаа. За болж. Бүгдээрээ эндээс алхаад ажил руу явцсан болно. Одоо энэ сүүлийн үеийн тэрэгний түргэн тусламжийн машинууд үнэхээр сайн тоног төхөөрөмжтэй болж. Багш нь анх төгсөж байхдаа хөдөө сумд хуваарлагдчихэл. Бидний үед ямар юмны тэрэг сум болгонд машин байх юм? Нэг үсрээл нэг жарис. Тэгэл мотоцикл, мориор. Бүр заримдаа морин тэргэн. Бороо та цастай шуурхта бид Хура. Аач. Үч саяны хөгшний бүр зүрх нь аваачих шахах. Чамаа харахаар л хөөхөө энэ одоо эрлэгийн илчүүлгээд ахи. Сүйдээ огшоор надад талархсан шүү дээ. Юу гэж? Хүмүн чи вэжэж ах нь бас даралт ихсэнгүй ирлээ гэдэг. Ер нь бид нар бол төрийн тусам дуудсан газар маш яаралтай. Маш түргэн очичээд бид нар хөвчлүүдэд арга хэмжээ авна. Тийм бэ. Багшаа. Ер нь түргэн тусламж гэдэг бол түргэн очих тусмаа л ашиг тустай юм байна шүү дээ. Тэгэлгүй яах юм? Гэхдээ багшаа бас оройтож очиход нэг ашигтай тал байдсан байна. За бас ямар ашиг харагдаад вэ? Оншин тодорцсон байх юм аа. Өнөөдөр надтай явсан тул тал ийм. Маргаас сургууль төгсөөд хүүхдүүд минь халуун цэгүүд дээр өөрсдөө чинь ингээд харж байгаа биз? Ингээд мухар гудамж хаягийн тодорхой байршил байхгүй. Өвдөд байна л гэдэг. Хаан байх нь мэдгүй уулан дээр байна л гэдэг. Тэгэл айл андуур нохойд хөөгдөн хүнд загнуулна. Гэхдээ л бид энэ Монгол улсынхаа 408 зогсолт орших Монгол хүн зоныхон эрүүл энхийн мананд тангар хөргсөн бид түргэний эмч нараа. Багшаа түргэний эмч болох ч амаргүй юм аа. Хэцүү хүүхдүүд минь. Хэцүү.